энэ сургуулийн цугларсан багш нар болон шинэ оюутнууд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд намайг оюутан гэдэг Махбаны сургуулийн 610 дахь сургалтыг оюутан байгаа. Өөрийгөө хичээлийг дуртай манайх оюутан байна. За тэгээд өнөөдрийн хамтран баяр дээр таньж хэлэх үг маань болохоор хин хүний хилээд байдаггүй яг амьдралтай хэрэг болох тийм үнцэнтэй зүйлс байх болов уу гэж бодож байна. Тэгээд хэрэгтэй зүйлсийг өөрсдөө шигтгэн аваарай. За нэгдүгээр гэх юм бол та бүхэнд ерөнхийдөө үнцэнтэй зүйлс бүхэн маань чи сэтгэлээс уран гарсан байдаг. Ямарваа нэгэн зүйлд хүн чи сэтгэлээ зориулаад хийх юм бол тэрээс авах мэдрэмж, за түүний дараа өөртөө үлдчихэж байгаа тэр зүйлс болгон маань амьдралд нь улам их өнгө нэмж идэг. Та нэгэнд анхаарах оюутан болоод ирсэн. Тийм учраас таны цаашдаа хөдөлмөрлөх хийх үйлс бүхэнд чинь чи сэтгэл их зүйл зайлшгүй байх шаардлагатай. Та ямарваа нэг хичээл хийхдээ хөнгөн хуумгай хуурмжаа хийж болно. Гэхдээ юу гэж хуурмууд ийм хөнгөн хуумгай зүйлс болгон дараа хизээч тусдагддаггүй, санагддаггүй байгаа. Тэгээд сэтгэл байхгүй зүйлс амжилт байхгүй. Би бодохдоо чи сэтгэлтэй байгаад аз жаргалтай. За тэгээд аз жаргалтай байгаад амжилттай анхаарах оюутан байгаасаа гэж та бүхэнд хэлмээр байна. За хоёрдугаарт нь гэх юм бол үргэлж өөрийгөө хөгжүүлэх үйлсэд би оролцож суралцж байгаарай. Энэ та бүхнийг байнга ширээний ард суугаад, намаа шараагаад хичээлээ хийгээрэй гэж байгаа юм бол биш. Угаас та бүхэн нэгэнт ангаахын босгоор ороод ирсэн хүүхдүүд. Тийм учраас та нарын яг сүрт тань хичээл хийх гэдэг зүйл нь насан туршид чинь үргэлжлэн. Тийм учраас хичээл хийх гэдэг зүйлсийг хизээж битгий мартаарай. Үргэлж суралцах хэрэгтэй. Тэгээ юу хэлж байна гэхээр нэг жишээ авах юм бол нэгдүгээр курсээсээ нийгмийн идэвхтэй оюутан болж хэлсэн л дээ. Олон сайн дурын үйл ажиллагаанд оролцдог байсан. Олон үйл ажиллагаа зохиож явж ирсэн. Тэгээд хамт олонмаа хэлхий байж байгаа. Наадхаа болоо гэж. Өөртөө цаг зав гарга гэж хэлдэг. Гэхдээ юу гэж энэ сайн дурын үйл ажиллагаа нийгмийн идэвхтэй зүйл байгаагүй бол одоогийн энэ үр дүнтэй миний өөрийн үр дүнтэй суралцах байдал. За тэгээд ямарваа нэг зүйлийг төлөвлөж хийх чадвар, олон зүйлийг нугалж бадж бий болох тэр зүйлс маань байхгүй байх үгүй болов гэж боддог. Тийм учраас та бүхнийг аль болох хичээл хийхээ хажуугаар нэг сайн дурын үйл ажиллагаанд оролцож нийгмийн идэвхтэй оюутан байгаарай гэж захимаар байна. Зөвхөн хичээлээгээд нэгээс нэгийн хооронд явуулах юм бол хүн өсөж хөгжих нь жоохон тиймхэн сэтгэл батах галан хөгждөг. Тийм учраас нийгмийн идэвхтэй оюутан байгаарай. Гуравдугаарт гэх юм бол анхаарах оюутан ихэнх цаг мөчийг мэдээж суралцж өнгөрүүлж байгаа. Энэ цаг мөч чинь таны дэргэд үргэлж байхгүй бол үргэлж та өөрөө л байдаг. Тийм учраас тань цаад бэрхшээл олон тохиолдолд унаж бүдэргүй зөндөө тохиолдно. Тэр болгонд та өөрийгөө болон бүтэн гэж заавал урам зориулт итгэж байгаарай. Тэгээд өөрийнхөө хийх үйл хөдлөлтөөрөө өөрөө жолоодон өдөрдөж сэтгэлийн хаттай байх маш чухал. Тэгээд одооноос битгий шантраарай. За дөрөвдүгээр гэх юм бол хамт олон хүрээлэл чинь маш чухал. Хажуудаа ямар хүн байна? Хажууд чи ямар хүн байна? Тэр хүнтэйгээ ижил хөвшин хүн сэтгэж бодож үйлдэлээ хийдэг байгаа. Тийм учраас хамт олоолаа хамт урьдчилах хэрэгтэй гэдгийг захимаар байна. Амиачсан хувиад тийм амиачсан амиж зан битгий байгаасай гэж бодож байна. За тавдугаар гэх юм бол та бүхэн багасаа ч юм уу 10 жилээс өмнөхөр сайн амж болох юм шиг эдгээр мэргэжилтэн болохыг зориод ороод ирсэн хүүхдүүд байгаа. Тийм учраас энэ сайн амж болохыг гэж бодож би та бүхнийг доор хаяж 2-3 гадаад хэлтэй бай. За эрдэм шинжилгээний ажил төрж хий. За судалгаа шинжилгээний өгүүлэл унш. Өдөр болгон хичээлээ унш гэж хэлхийн өмнө та бүхнийг би харилцан хандлагатай хүмүүсийг хүндлэн харилцдаг, хүнтэй мэдлэгчдэг, ойлгочдаг тийм хүн шиг хүн байгаасаа гэж юу түрүү захимаар байна. Тэгээд та бүхэн хизээ нэгэн цаг өсөж гараад хийж байж болох юм. Хинч болсон гэсэн анх юм байснаа хизээ мөрөг төрснө хизээ битгий мартаарай. За дараачаар нь та бүхэн бусдын ямагт ороод ирсэн зөвхөн хичээл хийх настай би нэг хайрцаг ороод ирчлээ гэж өөртөө битгий бодоорой. Ямар нэг хүний зөвшөөрлийг хүлээж
За тэгээд хүмүүс таалагдана гэж ямар зүйлсээ одоо оролдож хийхин оронд хийж үзэх хэрэгтэй. Жишээ авах юм бол одоо ингэдэг ч юм мөнгөгүй тэнэг байгаа дээр аял гэдэг чиг одоо миний хувьд гэх юм бол одоо надад нэг жилийн хугацаанд ч юм бодогдож явж байсан зүйлсээ би одоо өөртөө үйлдэл болгоод хийсэн байгаа. Тэр нь юу гэхээр одоо дүрслэггүй, уцандаа багтаамжгүй байгаа дээр ихлүүлээгээд ах болоо бичлэг хийж эхэлжсэн. Тэгээд тэгж хийж байгаа маань цаашдаа олон хүмүүст хүрээд тэгээд надад ямар ач холбогдолтой байна вэ гэхээр миний цаашдаа хөгжих тэгээ өөрийгөө мотивацлах нэг зүйлсийг тэгээд өөд нь болгож өгч байгаа байхгүй юу? Би одоо бусад оюутнуудтай адилхан хичээлээ хийгээд явхаар л байсан. Гэхдээ тэр миний одоо цаг заваар хийж байгаа зүйлс за тэгээ нийгмийн сайн сайхны одоо оролцоо, идэвхтэй оролцоотой байдал энэ бол хүмүүсийг суралцах үндэс илүү өөр өгөөжтэй, илүү нөө дэмжих байдалтай байдаг болохоор энийг та бүхэн захимаар байна. Тэгээд өөрсдөө хийхийг хүссэн зүйлсээ хийх боломж та бүхэн бүгдэнд нь байгаа. За долдугаарт гэх юм бол та бүхэн хэлэхэд өөрийн биеийг одоо ухаарч ойлгож чадах юм бол бусдын биеийг төлдөж чадна гэж үг байдаг. Тийм учраас анхаахад орж ирээд нойргүй, хоолгүй явах өдөр зөндөө байгаа. Тийм учраас юун түрүүнд адилхан анхаахаа ойлтны хувьд хэлэхэд эрүүл мэнд гэдэг зүйлээ битгий умартаарай. Сайн унтаж авах хэрэгтэй. Сайн хоол хүнс идэх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Энэ бол хэнийг хэлдэг гэж энэ болгон таны л хэлдэг. Та өөрөө ирээдүйд гараад энэ чиглэлийн мэргэжилтэн болон тэгэхэд өөрөө өвчтөнтэйг адилхан өвчтөй хүн байх юм бол хэцүү. За тийм болохоор эрүүл мэндээ заавал хайртаж байгаарай гэдгийг хэлмээр байна. За 8-дугаарт өнөөдөр та нарт антом их хэцүү санагдаж байна уу? Хэцүү байна уу? За тэгвэл хэцүү гэж санагдвал бүх зүйл хэцүү. Та нар чадахгүй байна, би ойлгохгүй байна гэж бодох та нар ойлгоход хэцүү их боломж бүтлгүүт хэрэгтэй. Тэгэхээр юу гэж ерөөдөө бодлоо ингээд цэгрэх хэрэгтэй. Би чадна. Би нэг ойлгож чадна. Энэ бүх зүйл амархан гэдэг өөртөө ерөөсөө ойлгож хэрэгтэй гэсэн үг. Ойлгохтолтон дооч юм уу? Даалгах юмстай. Тийм бол бүх зүйл амархан байдаг. Тийм болохоор аль болох та бүхэн сэргийг өөдрөг байх хэрэгтэй. Энэ болохоор амархан оюутны амьдралд маш хэрэгтэй зүйл шүү. Тэгээд одоо энэ хаалга гараа явахдаа бодох хэрэгтэй. Антом амархан гэж бодоод хэрэгтэй очиж маш амархан хийх хэрэгтэй. За 9-р гэх юм бол бүх зүйл нь сайхан, бүх зүйл нь хүнийг аз жаргалтай болгодог мэргэжил гэж юу хаач байхгүй баг. Яг одоо бидний эзэмшээд суралцаад явж байгаа энэ хүн мэргэжил мөн маш одоо хэцүү адармаатай мэргэжлүүд хийлнэ. Гэхдээ хамгийн сайхан мэргэжил. Тийм учраас та бүхэнд хэлэхэд мэргэжлийнхээ үн цэнийг ухамсарлаад цагийн нэг цагт нь хийж буй үйлс болгондоо гүйцэтгэлтэй хандаж ухамсартай хөлмөрлөөрэй. Учир нь бидний цаг хугацаа бидний ирээдүйтэй хамт урсан өнгөрч байгаа. За анхаарал хандуулсанд баярлалаа.